сонголт байгаа шүү энэ дээр. За би энэ өмнөх хуралдаан дээр бас хэлжсэн юм аа. Энэ бол үндсэн хуулийн цэцэд улсын их хурал үндсэн хууль зөрчигс асуудлаар хүсэлт гаргах гэж байгаа анхны тохиолдол. Шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш 33 жилийн түүхэнд шүү анхны тохиолдол. За тэр утгаараа бидний энэ асуудлыг өргөн барьж байгаа, хэлцэж байгаа агуулга анхны кейс болох гэдэг. Тийм учраас би нухацтай хандаад байгаа. За одоо би надад жишээлбэл юу энэ яг Тэмүүжин гишүүний өргөн барьсан эрх зүйн үндслээрээ шууд тэр чигээрээ их хурл руу ороод явчих юм уу? Одоо энэ дотроос нь 3 үндслэл бичсэн байна л да. Энэ 3 үндслийн би нэгтээ санал нийлээд хоёртой санал нийлэхгүй бол яах вэ? Яаж хилцэх бид нэр? Би энэ асуудал дээр санал гаргах боломжтой мүү боломжгүй мүү? Хажуугын санал. За бүхэлд нь одоо жишээлбэл энэ дотор үндслийн илүү өргөдөхийг үл яах вэ? Тийм учраас би энэ дээр ажлын хэсэг гаргаж хилцъя гэдээсэн учиртай. Хэрвээ ажлын хэсэг гаргах дээр бол би ахалъя гэж шууд хэлсэн бас юм учиртай. Жишээлбэл сайн зориг гишүүн энийг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шийдэх болцоотой гэж хэлж ирсэн. Яг ийм төрлийн агуулгатай харилцаа жишээлбэл өмнө нь байгаа. Тэр шийдвэрт яаж нөлөөлөх вэ? Энэ санал хүсэлт. Тухайл Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг төр давхтай холбоотой улсын их хурлаас гаргасан тогтоол үндсэн хуулийн цэцээр хянагдсан. За тэрэн дээр үндсэн хуулийн 3 эцсийн шийдвэр гарчаад байгаа. Нэгдүгээрт үндсэн хуулийн цэц тэр шийдвэрийг үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн. За энэ бол эцсийн шийдвэр. Өөрөөр хэлбэл цэцийн шийдвэр нь эцсийн шийдвэр, улсын их хурлын шийдвэр нь эцсийн шийдвэр. За гэтэл Монгол улсын дээд шүүх мөн дахиад тэрнтэй зөрөлдөхүйц эцсийн шийдвэр гаргачаад байгаа. Өөрөөр хэлбэл энтэй ойролцоо маргаа, шүүхээр явцсан маргаа шүү. Улсын их хурлын шийдвэртэй цэцээр орцсон тэгсэн мөртөө улсын дээд шүүхийн бас эцсийн шийдвэртэй холбоотой. Энэ маргаанд энэ жишээлбэл яаж нөлөөлөх үү гэдгийг үзмээр байна. Яг тэгэхээр улсын их хурд хүсэлт гаргах гэдэг шүү дээ. Кейс гаргаж. Энтэй ойролцоо төрлийн гүцэгээд инхэр гişүн ярьж байгаа. Яг бол наад чинь бид нар улс ортой ярих хэрэгтэй өнөө. Энтэй ойролцоо төрлийн кейс маргаанууд бас байна уугүй юу гэдэг үзмээр байна. Ойролцоо төрлийн. Жишээлбэл тодорхой хуулийн зүйл залтаар хандж штэ. Улсын их хурл одоо энэ өөрөө нэг ийм товчлог байгаа байхгүй юу? Улсын их хурл цэцэд хүсэлт гаргасан тохиолдолд цэц маргаан үүсэх үгүй юу гэдгийг хилцдэггүй. Шууд их судлаар хилцсэн. Тэгээд шууд эцсийн шийдвэр гарна. Тэгэхээр энтэй холбоотой цаашдын нь улс төр эрх зүйн үр дагаврыг бас мэдмээр байна. Өөрөөр хэлбэл энэ тодорхой хуулийн зүйл заалтаар үндсэн хуулийн цэцээр эцсийн шийдвэр гаргуулах гэж байгаа бол энэ таашаад бусад өөр явж байгаа хэрэг маргаа учрал тохиолдолд Тэмүүжин гишүүн хариулах уу? Нэг ухаантай царайлаад ийм бичээд байгаа юм ерөөсөө би биш. Нэг арга зам л байна гэдэг нэг хэлж байгаа. Үндсэн хуулийн цэцэд улсын их хурл хүсэлт гаргаад тэр хүсэлттэй холбогдуулаад үндсэн хуулийн цэцэд шийдвэр гарвал өмнө гаргасан байгаа магадлалаа эргээ арах боломж нь байгаа юм. Ганцхан боломж. Энд биднээс хуулиа засч болно яг тэр хэсгийг. Энд хууль өөрчлөгдсөн гэдэг үндсэн хуулийн цэц магадлалаа эргээ арах ямар ч эрхгүй. Авч үзэх шаардлага байхгүй.
магадлал нь тэрүүгээр хэвээр үлдэнэ. Магадлалын дагуу явж байгаа нөгөө шүүхтэр байгаа маргаан цаашаа хуулийн дагуу маргаан болоод үргэлжлэнэ. Эрх мэдэл барилалт, парламентт ёс, энэ үндсэн хуулийн байгууллал гэх мэтлэн энэ зүйлэл жоохон эвдэгдэх баг. Буруу харагдана. За ийш тийшээ дата сунгаал тэрнтэй ингэж улс төрийн нөхцөл байдал ямар байна гэдэг үзэж болно шүү дээ. Тэр чинь нээлттэй шүү дээ. Хөндлөнгөө санал оруулж болох уугүй. Тэр чинь нээлттэй шүү дээ. Яг гэвэл энэ чинь улсын хурлын шийдвэр болж цэцрүү явах гэж байгаа болохоос биш нэг хүний санаачлал ерөөсөө биш байхгүй. Ажлын хэсэг байгуулна уу? Хөндлөнгөө санал оруулна уу? Тэр бүхэн өөрөө процессыг нээлттэй. Зүгээр юу н жоохон болгоомж төрүүлээд байна гэхээр анх удаага улсын хурл үндсэн хуулийн цэцэлд санал явуулах гэдэг. Хүсэлтэй. Тэгээ өмнө явж байсан практик байхгүй учраас эхний кейс өөрөө ямар байх вэ гэдэг л одоо тэн дээр жоохон болгоомж гэдэг юм уу эсвэл жоохон хардж явж магадгүй. Тэ. Юм болгон дээр бол ингээл нэг тийм цэцэрхэл ухаан зараал байж болно. Гэхдээ биднээсээ нэг парламентын гишүүн, улсын хурлын гишүүнийхээ хувьд бас нэг сэтгэлдээ хамгаалах ёстой нэг юм чинь энэ парламентд ёс шүү. Үндсэн хуулийн байгуул шүү. Эрх мэдэл барилтын хамгийн чухал зарчим парламентын засаглал бүхий үндсэн хуулийн энэ одоо амин сүнс болсон улсын хурлын гишүүд үндсэн хууль тангар өргөж байгаа шүү дээ. Үндсэн хууль дүнж байна гэдэг. Тэр зам чинь шүү л гэдгийг хэлж байгаа. Бүх юмыг устдуржуулж болно, бүх юмыг хардаж болно. Тэ. Гэхдээ ердийн шүүхэд дуудагддаг парламенттай байх юм бол энд парламентын засаглал байх ямар шаардлагагүй шүү дээ. Төрийн эрх хэрэгтэйд байгуулах, хууль тогтоогч, Монгол улсын гадна дотоод бүх асуудлыг авч хилцэгч, үндсүүлээр тодорхойлсон энэ бүх эрх мэдэл чинь зүгээр байхгүй болчихж байгаа шүү дээ. Тэгээ энэ байхгүй болж байгаа энэ тогтолцооныхаа гажиг одоо энэ эвдэрлийг засахгүй юу гэдэг л юм байгаа. За сайн зэрэг гишүүний микрофоныг өгье.